Өнөөдөр бидний амьдрал ямар байгаа лээ те хэдий манай гэр бүл 100 ам бүлтэй хэдий ч гэсэн за одоо үр зээлтэй мэдээж байгаа. Үр зээлээ төлөөд үлдсэн мөнгөөрөө хоногийн хоолоо аргална уу гэхээс одоо бусад шиг тэр жинхэнэ одоо толгой баяжууд шиг тансаг хэрэглээ бидэнд байхгүй штэ. За тийм болохоор одоо үнэхээр би баянд орлоо гэд хасагдсан байлаа гэж үзэхэд одоо манай төрийнхний одоо төсвийн зарцуулалт ямар байгаа лээ мөнгөө яаж өрөх вэ гэдэг шиг зарцуулж штэ. Тэрийг хараад үнэхээр гомдолтой байгаа. За тэгээд одоо хүүхдийн мөнгийг танаад хүүхдийн орчин сайжруулж ийнэ гэхээр үнэхээр үгүй байна. Одоо гэрээсээ гараад хүүхэд маань дандаа таагүй орчин байна. Аюултай. За хүүхэд тоглох талбай байхгүй. За одоо хүүхдээ хөгжүүлээ ганц ч юм байхгүй байна. Тийм болохоор ядаж хүүхдийн мөнгөг аваад хүүхдэд зарцуулмаар байна. Одоо нөхөж олгоосоо гэж хүсэж байна. Одоо ажил хөдөлмөр хэрэглэснийхэн төлөө хүүхдээ ялгарлуулад бүлтгэнүүлээд баймааргүй штэ.